Сард сая одоо хамгийн хүүтэрсэн улирал байлаа шүү дээ. Энэ улиралд ингээд бүтэ халаахад хэдэн төгрөг зарцуулж байна. Юунийхээ нөгөө юуны 200 мянган төгрөг бол манайх ч одоо хэрэгээр бараг хэрэгжилчтэй шүү дээ. Тэгээд татаасна нөгөө 200 мянган төгрөгийн юугаар бодлоо. Манайх ч ингэж байгаа байхгүй юу? Орой одоо өдрийн цагт бол ерөөсөө яг нар энэ дээр гараад ирэхдээ ерөөсөө юугаа унтраачж байгаа байхгүй. Тэгээд нарныхаа юугаар байж байгаа. Тэгээд орой 6 өнгөрөөгөө нөгөө гэр жоохон нөгөө юу ороод ирэхдээ тэнэс залгачж байгаа байхгүй ерөөсөө. Тэгэхээр нөгөө маш их баг байгаа. Тэгээ газаа залгах чинь. Тэгтээ чи нөгөө дулаалга хийсэн болохоо чинь ерөөсөө хамаагүй өөр байгаа байхгүй. Дулаалга хийгээгүй байх юм бол бас энэ бас асуудалтай жоохон юу. Майшин сийгж мэх юм бол бас бидний барьж байгаа зарчим бол дулаалгыг л яг стандартаар хийсэн айлууд юуг нь шилжүүлээ гэдэг байгаа шүү дээ. Газ руу шилжүүлээ. Тэгэхгүй болохоор нөгөө авсан өгсөндөө нэг асуудалтай байдаг шүү дээ. Дулаалаагүй айл чинь их хэмжээний мөнгө үрчдэг. Тэгэнгүүтээ энэ газ чи өстө худлаа үрлэгэн хэд байна те. Хоёрт нь манайхан чинь сая би энэ танаа тэр уртлын айл чинь саяны миний ордог их чинь ингэж юм байла. Нэг чаргал. Нэг чаргал гэсэн баха. Нэг том Кавказ овчарктай. Тий. Тэдний ихчүүл тэгж манайх бол нүүрснээс үл ялэг өндөр гарч ийн гэж байна. Тэгээ би та ингээд гадагшаа дотгошоо гарахтаа яад юм гэсэн чинь би экодер нь тавиад үлдээчдэг гинэ. Би бол бодохдоо бүр экодер нь ч тавихгүй бүр нам унтрааж болно өстэй. Тэгээ яг ирэхээс өмнө гар утсаар асарчиж байна. Настан учраас бас нэг гар утсаас хайшилж мэдхгүй байгаа. Тэгчийн хувьд бол өөрөөр хэлбэл бидний нэг нийтлэг ойлголт чинь нөгөө өглөө гарахтаа ажилд гарахтаа 100 хад үргээд нүүрс хийчээд байхгүй ирэхэд нэг гэр ийм бүлээн дулаан байх хэрэгтэй гэдэг л нэг юм юм дээр яваад нь штэ зарчим дээр. Тэгэхээр миний ойлгож байгаагаар уг нь бид нар байхгүй үедээ огт хэрэглэхгүй орж ирээд энэ чирээс 5 минутын дотор халаач штэ. Тэнгүү 5 минутын тэр юун дээр асрах хэмжээний зөрүү одоо газын зарцуулалттай холбоотой зөрүү гарнаа л гэдгийг одоо иргэдэд сайн ойлгуулж сурчламаар байна.